Монгол улсад бол хоёр хувилбар үгийн явж байна. За энэ дээр Y2 гэдэг дайдуу Y2 гэдэг хоёр бас одоо өгмөц хэлтгэр бас ялгаатай байж байгаа. За тэгээд энэ дээр бол ингээд үгийг бол авсан. За үгийн хувьд аваад үзэх юм бол найр надад цэнгэл морины тухай за хүн хүндэтгэлийн агуулгыг бол агуулж байна гэдэг юм хэлсэн байгаа. За дуулалтын донж ялгааг нь харж үзэх юм бол ер нь бол туухаар бол донжтойгоо бол их тогтун хэлбэр цээж төвөнхийн одоо цохилгыг хийсэн. За авиа томголт бол их шиг томголт бол хи о и хэ зэргээр одоо ингээд их шиг томголтуудыг үгийнхээ их шиг сүүлийн хийж байгаа холбогдуулалтынхаа өмнө хийж байгаа үгийнхээ их шигт хамааруулаад өдөртөгдөж тийж одоо их шиг томголтоо хийж байгаа юм байна. За тэгвэл давж байгаа дуус хэлбэр нь аюулгүй тогтвол хийхэр чэш үгийн цоглог ихтэй хи хо хи хи үү зэргээр одоо их шиг томсон үгийг тодорхой шогшуулах хэлбэрийг яриад байгаа юм. Шогшуулах хэлбэрийн тийм хэм маягийг оруулж дууссан байна. За харин дайцруугаа бол чимэглэлийн цоглог нуглаа агуулга ихтэй хийсэн. Үгийг ойрхон хийж дууссан ийм одоо онцлогтой байгаа бол үзэмжинд бол хөлгөөнтэй хөө хэ гэж шиг томолттой цоглог багтай үгийг ойрхон хийсэн ийм одоо бас донж хэлийг харуулсан байна. За дүгнэлтэнд авах үзэх юм бол цэцэг хурдан шарах за тэр бол төвийн бус, зүүн бус, оройн бус, өмнө Монголын баруун зүүн үзэмжинд найр наадмын хүндэтгэлийн агуулгаар дэлгэр сайхан дуулагддаг ийм одоо өргөн тархацтай дууны нэг хэлбэр байна. За одоо цаашид бол бид баарнд ямар хэлбэрээр дуулагдаж байгаа гэдгийг баарн одоо уг сайтын дотор байгаа гэдгийг тэмдэглээд дуусах хэлбэрээс олж авах зайлшгүй шаардлагатай болсон байна. За айцсан сувн бэсрэг хөлбөртойгоор төв халах тоовон борчхон үзэмжин аюулгүйгээр дуулагдаж байна гэдгийг бол одоо бас тогтоож байгаа. За шүлгэн Монгол улсад 5-аас 6 төлөв 7 төлөв дотор 2 төлбөрээр өвгөнлийн уртад засах хооронд 3-аас 4 төлөв дотор 2 төлбөрээр одоо бол хадгалагдсан үлдсэн байна. За тэгээд найр надад дуулагддаг морь байгалийн шинж чанарыг агуулсан юм байна. За ингээд цаашаа бид юу гэхээр одоо энэ дууны тархац болон аюулгүйний онцтой ялгаатай байдлыг илүү наривчлах. За мөн түүх энэ дуу хизээ үүссэн бэ? Хаана хамгийн анх үүссэн бэ гэдэг түүхэн одоо судалгааг зайлшгүй хийх шаардлагатай байна гэж одоо үзэж байна. За энэ судалгааны багийн хамт олноос та бүхэн амжилт хүсье. За маш тодорхой цагтаа яг бодлоо илтгэх соёлыг одоо харуулсан судлаач доктор хоёртаа баярлалаа. Таны дэвтэр судлалын ажил одоо өргөн дардан байх болтугай. За дараагийн